За сайн байцгаана уу? Гайхалтай сайхан өглөөний мэндийг хүргэе та бүхэндээ. За 안녕하세요 여러분. За анхан шатны 2 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ үндсэн 14 гэгүүлэгч үсгийг сурахаас гадна хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ өмнөх хичээлдэр үзсэн үндсэн 10 ихшгээ бүгдээрээ давтах үүднээс нэг дууг сонсоод үзнэ. Солонгос хэлний үг болон үе маань дан ихшгээр эхэлдэггүй. Өмнө нь заавал ийм дуугүй гэгүүлэгч болох ийм гэгүүлэгчийг өмнө нь байрлуулж өгжээж үг болон үе маань амьддаг байгаа. За та бүхэн дууг сонсоод үзээрэй. Өмнөх хичээлдэр үзсэн 10 ихшгээ бүгдээрээ давтъя. За дууга дагаад дуулсан гэдэгт итгэлтэй байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ солонгос хэлний үндсэн 14 гэгүүлэгч үсгээ эхлээд дуудъя. Солонгос хэлний цагаан толгоон гэгүүлэгч үсгнүүд ер нь бүгд нэртэй дуудлагатай байдаг. Багш та бүхэндээ ингээд солонгос дуудлагын хилэнгээ монгол хэлний ямар гэгүүлэгч үсгтэй адилхан дуудлагатай байна гэдгийг бас давхар хэлээд явъя. За киог монгол хэлний г к гэж дуудаж болно. Нин монгол хэлний ин үсэг. Тэг монгол хэлний т д. Real монгол хэлний ир ил. За дараагийн үсэг маань мим монгол хэлний эм үсэг. За дараагийн үсэг маань пив монгол хэлний б. За дараагийн үсэг нь shield монгол хэлний is. За дараагийн гэгүүлэгчийг дуугүй гэгүүлэгч гэж нэрлэдэг. Монгол хэлний ингэ хэлний үзүүрийн ингэ. Солонгос дуудлага нь болохоор ийн. За жид монгол хэлний ж ч. Дараагийн үсэг нь чид ч монгол хэлний ч үсэг байгаа. За киг монгол хэлний к. За тид монгол хэлний т. пив монгол хэлний п. хид монгол хэлний х. За та бүхэн дуудлагын дахиад нэг давтаад хэлээрэй. 기억, yin, 디귿, 리을, 미음, 비읍, 시옷, 이응, 지읒, 치읓, 키읔, 디귿, 비읍, 히읗. 가, 나,
да, ра, ма. Сайн байна. За үргэлжлүүлээ дараагийн гийгүүлэгчдийг А гişгээр амьлуулан уншицгаая. Ба, са, а, за, 차. дахиад уншаарай. ба, 사, а, за, 차. дахиад нэг удаа. ба, 사, а, за, 차. өмнөх хичээлдэр солонгос хэлэнд үг их шиг үсгээр эхэлдэггүй учраас өмнө нь дуугүй гийгүүлэгч буюу дугуй хэлбэртэй ийн орно гэж байсныг та бүхэн санаж байгаа хаа. Харин ийн гийгүүлэгч маань дэвсгэр үсгээр орсон буюу гийгүүлэгч их шиг гийгүүлэгч үе бүтээх тохиолдолд монгол хэлний хоолойн үгийн авиа гаргадаг. Энэ талаар дэвсгэр үсгийн талаар хичээлээрээ илүү тодорхой та бүхэнд тайлбарлах болно. Ингээд үргэлжлүүлээд дараагийн гийгүүлэгчүүдээ их шиг үсгээрээ амьлуулан харцгаая. 카, 타, 파, 하. 가, 타, 파, 하. 다 бүхэн дахин дагаа хэлээрэй. 가, 타, 파, 하. 자, 임 байх нь 기역 끄끄끄 furniture 가구 meat 고기 니은 나나나 tree 나무 raccoon dog 너구리 디귿디귿 뜨그득 에이콘 도토리 못 두더지 가나다라 마바사 아자 차카 타타하 아야 어여 우유 우유 으이 으이